Chatbot таны бизнесийн тоноглол. QPay, SocialPay мөн MonPay гэсэн дотоодын төлбөрийн системүүдтэй холбогдсон бөгөөд бараа бүтээгдэхүүнийг нэг нэгээр нь борлуулах зэс юм. Нэр өгч англиар үүсгэх нь англиар сонгоод барааны нэрээ оруулна. Хямдарсан тохиолдолд үндсэн буюу хямдраагүй үн оруулна. Зарах буюу эцсийн худалдаалах үн оруулна. Валютын нэгж сонгоно. Чатботоор хэдийг борлуулах тоогоо оруулна. Дууссан тохиолдолд тухайн бараа хэрэглэгчдэд харагдахгүй. Захиалгын тохиргоо бэлдсэн бол сонгоно. Шинээр үүсгэж болно. Нэр өгнө. Үргэлттэй бол хүргэлтийн үнэ оруулна. Байхгүй бол тэг гэж оруулна. Захиалга хийгдсэн мэдээллийг админ имэйлээр авч болно. Захиалагч руу энэхүү мэдээллийг мөн адил илгээх бол хэрэглэгчээс мэйлийг нь асууна. Хэрв тухайн бүтээгдэхүүн насны хязгаартай борлуулагдах бол насны дээд-доод хязгаар оруулж өгнө. Үйлчлэгээний нөхцөл харуулна. Гарын авлагын захиалга зэснээс захиалгын мэдээллийн загвар татаж болно. Захиалга хийгдсэний дараа текстээр болон блокер мэдээлэл илгээж болно. Тухайн бүтээгдэхүүнээс хэдэн ширхгийг авахыг асууна. Хэрэглэгчээс хэд хэдэн асуулт асуух хэрэгтэй байвал асуулга зэсээр бэлдээд дуудаж болох бөгөөд эндээс асуулгын форм үүсгэх боломжтой. Нэмэлт хөгжүүлэлт хийгдсэн тохиолдолд холбоно. Бүтээгдэхүүний зураг оруулаад хадгална. Хэрэв бүтээгдэхүүн сонголттой бол вариант дотор мэдээлэл оруулна. Вариантын нэр өгнө. Энэхүү вариантын ботоор зарагдах тоог оруулна. Захиалгын жагсаалт төлбөр төлөгдсөн төлбөр харагдана. Хянах самбараас захиалга зэсээр зарагдсан бүтээгдэхүүний статистик мэдээллийг харж болно. Төлбөрийн дүн барааны тоо огноогоор топ бараа топ хэрэглэгч гэсэн мэдээллүүд байдаг. Товчон дээр холбохдоо товчны нэр өгнө. Динамик холболтоос захиалга үүсгэх сонгоод бараагаа сонгоно. Төлбөрийн холболт хийхдээ систем цэсний төлбөрийн холболт руу ороод мэдээлэлээ бөглөнө. Энэ талаар дэлгэрэнгүй үзхийг хүсвэл систем цэсний заавар бичлэгийг үзээрэй. Chatbot таны бизнесийн тоноглол.